Хүүхдийг яаж унтуусгах вэ? Шин төссөн хүүхэд өөрөө тайвширч амгахыг мэддэггүй учраас ээжийн тусламж маш их хэрэгтэй байдаг. Унтах гэдэг бас амралт, тайвшрал, таатай мэдрэмжийн тухай юм. Тиймээс хүүхдийг уужих, уурших, эсэргүүцэх замаар унтуусгах нь буруу. Унтуусгахын өмнө хүүхдээ зөв бэлтгэж тайвшруулахад нь туслах хэрэгтэй. Хүүхдийн өдрийн турш хийж буй үйл ажиллагааг зөв зохицуулах нь маш чухал үүрэгтэй. Өдрийн туршид сэрүүн байх хугацаа идэвхтэй болсон 50 гэж 2 хуваагддаг. 10% нь идэвхтэй, 30% нь 50 сэрүүн байх хугацаа байна. Одоо 50 сэрүүн байх хугацааны талаар ярив. 6 сартаагаас доош насны хүүхдэд 50 сэрүүн байх хугацаа, унтах руу шичих гүүрэн ойролцоогоор 20 минут үргэлжилдэг. Харин нас ихэх тусам энэ хугацаа 40 минутаас 1 цаг хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаа нь хүүхдийг тайвшруулж удаашруулахад хэрэгтэй бөгөөд үүнийг бид түүний мэдрэлтийн системд ирэх мэдрэхүүн ачааллыг бууруулах замаар хийж чадна. Өөрөөр хэлбэл гэрлийн түвшинд багасгах, хурц өнгөтэй босон чанга дуу чимээтэй тав замуудыг холдуулах, 50 хөгжим тавих, 55 зам сонгох, хүүхдэд их биеийн хүрэлцээ өгөх хэрэгтэй. Мостик буюу шивчистийн дараа 5-30 минут унтахын өмнөх ёслол үргэлжилнэ. Эдгээр нь өдөр бүр ижил дараа сар давтагддаг хэд хэдэн үйлдэл юм. Ёслол нь хүүхдэд ээжиж таатай байх ёстой. Ёслолын ачаар хүүхдүүд унтах цаг болсныг ойлгож тайвширч ээжээсээ анхаараас хайр хасамжийг нэгэрч авдаг. Ёслол нь шөнийн гэлийг унтрааснаар дуусдаг. Энэ нь мөн хүүхдэд унтах цаг ихэж байгаад эстэл нэгэн дохио болдог. Хүүхдэд унтахад нь таны тусламж бас хэрэгтэй. Гэхдээ хүүхэд томрох тусам энэ тусламжийг ажмаар багасгаж болно. Таны унтахад үзүүлэх тусламжийг хүчтэй болон сул гэж ангилж, бид үүнийг унтахтай холбоотой холбоос гэж нэрлэх болно. Хүчтэй унтах холбоосууд бүхүүлсэх савлах. Сул унтах холбоосууд сумсусын босон хүрэлцээми. Өөрөөр хэлбэл энэ нь бүүийн дуу унтах мантра, танис дуу чимээ, чичиж, таны хүрэлцээ зэрэг юм. Таны тусламж шаарддаггүй унтах холбоосууд дуртай хүнжис, тогсом, унтлахын өрөөний орчин, температур, өнрүүд. Хэрвээ хүүхдэд зөвхөн хүчтэй унтах холбоос биш, өөр төвсгийн холбоосууд ч байвал танд маш их тус болно. 10 сартад хүрэхэд унтахтай холбоотой хүчтэй холбоосуудыг аажмаар багасгаж болно.